За сайн бацгаана уу? Холынгийн мэрэгэн тань цогт тавтаа марлно. За өнөөдөр хайрцагтай харилцаан дээр мэр хийж бодож байна. Одоо сэдв нь хувь тавилангийн хүнтэйг учирсан уу? Хувь зэний хүнтэйг та учирсан уу гэсэн ийм сэдвэр хий. Тэгээд айгу олон хувь тавилан байдаг баг гэж одоо нэлээ сонголтуудаа олон хийхийг хичээлээ ингээд. Тэгээд 5 сонголттой. Өмнө нь бол дандаа 3 юм уу 4 гэдэгсэн одоо ингээд тийм 5 сонголттой. Тэгээд энэ одоо тийм ром тийм тоноос та харж байгаа сонголтыг гэрээ 1 2 3 4 5. Одоо таны сэтгэлчин татагтаад аанууд чинь одоо тийм татагтаад карта тийм зүүн сонгороо. За ингэ сонголтоо хийж явах тийм завсар одоо надад хандуу өргөсөн хүмүүстэй үнэхээр маш их баярлаа. YouTube-ийн супер одоо тангасаар үргэлж хандаа өргөдөд тулгаадаа үнсэлттэй маш их баярлалаа гэж хэлье. Амуу одоо тий дансаар бас хандаа орж ирсэн мэн одоо саяхных гэх юм бол Мөнхбаатар Сүхбаатар гэдэг хүн тий хүмүүстэй бол бас үнэхээр маш их баярлалаа гэж хэлье. За тэгээд муу олон надтай одоо холбогдмоор байгаа хүмүүс байх юм бол надаас тий асуух зүйл холбогдмоор байгаа хүмүүс байх юм бол миний Facebook-ийн мессенжер тий надад руу мессеж бичиж болно шүү. За ингэ сонголттой байсан бол одоо ийм дараалал авъя. 1 2 3 4 5. За ингэ хамгийн ихний 1-р картыг одоо сонгосон мэргийг эхлэе. Та хувь тавилангийнхаа хүнтэй учирсан уу гэсэн ийм утгатай одоо хосын харилцаан дээр гэх үү тийм хайрцагтай харилцаан дээр тийм ийм карт татсан маа. За ингэ бүх картуудаа тэгэхэд тарот картуудаас эхлэе гэж бодож байна. За нэгдцээ. Тон. За иймэрхүү картууд гарсан байна. За эхний энэ картаар болохоор ер нь таны одоо амьдралын хань гэх үү те одоо нэг наснд энэ наснда те хамтай хань чи ямар юу вэ гэхэлэр зэрэг эхлээ шинж тэмдгүүдийн эхний 3 картаас харъя гэж бодож байна. Ямар хүн байх вэ гэхэлэр зэрэг тойрын харилцаа ер нь бол шинж тэмдэг хөө тэр болохоор нэг тийм ингээ гинтийн болсмоос гинтл аянгас эхэлхэн тий болол боо юм болцсон. Энийг одоошоо харцсан байхыг бодвол арай болоогүй байгаа гэсэн үг. Ер нь бол богино хугацаанд танилцаад одоо айгүй хурдан гэрлэх тий богино хугацаанд танилцаад одоо гинт одоо гэрлэх шийдвэр гаргах тий айгүй хурдан шийдвэрлсэн гэрлэлт гэж хэлэх үү. Ер нь гэрлийн хурдаар суух гэх маш шаад тий. Маа зингээд тий цахилгаан цагцсан байна тий. Одоо гэрлийн хурдаар суух тиймэрхүү шинж тэмдэг одоо байж магадгүй мэн. Одоо тэр хүнтэй тий та. Тий айгүй хурдан одоо танилцал бараг л тий сарын дотор бараг тийм гэрлэхэр болдог ч юм уу тий бараг тийм маш тийм хурдан гэрлэлт байж магадгүй гинэ. За ингээд одоо учирсан үгүй чи ингээд одоо цаашдын картаар ингээд харна. Ийм гэрлэлт тий байж магадгүй бөгөөд тий энэ картыг харах юм бол ингээд бүх юм төлөвлөсөн ясаар явж байгаа энэ карт ингээд буруу хараад байгаа хгүй. Тэгэхээр ер нь бол таны одоо тий төлөвлөж бодож байсан ямар нэгэн харилцаа ч юм уу ажил үйлсчин ч юм уу эсвэл хайрцагтлийн харилцаа чинь яг таны бодож төлөвлөсөн юусэн явахгүй байгаа нэг ажил үйлс бүтлгүй одоо тийм үед ч юм уу таны ажил үйлс ч юм уу эсвэл ямар нэгэн хайрцагтлийн харилцаа чинь нэлээд бүтлгүй болоод байгаа ч юм уу яг бодсноор ч болохгүй байгаа. Тийм үед чинь энэ хүн одоо учрах магадлал өндөр эсвэл учирсан магадлал өндөр гэсэн үг. Нэг одоо юуг нь учирсан үгийг нь тийм дараагийн картаар харна. Тийм үед чинь учирна эсвэл учирсан. Тийм бүх юм бүтлгүй одоо таны бодсноор ч ерөөсөө тийм болж өгөхгүй тий харилцаа ч юм уу ажил үйлс ч юм уу тий. За энэ карт харах юм бол одоо тэр хүн болохоор зэрэг таны хувь тавилангийн хүн болохоор зэрэг ер нь тантай нас чицүү маш залуу гэсэн үг. Нас чицүү эсвэл танаас дүү ээж магадгүй юм байна. За ямар ч байсан дүү биш ах байлаа гэхэд нэг тийм өөрийнхөө наснаас залуулаг харагддаг царай зүстэй ч юм уу эсвэл зааш одоо сэтгэхүүн маш залуулаг хүн байх. Ямар ч байсан нэг тийм залуулаг хүн. Тэр нь одоо насан ч яж магадгүй царай төрхөн ч яж магадгүй эсвэл одоо тийм одоо залуулаг сэтгүүтэй танаас ах мөртлөө тий ямар ч нэг тийм залуулаг гэж байна.
За тэгчээд за энэ хүнтэй одоо ер нь учирсан уу? Учирсан байна уу гэдгийг энэ картаар харъя. Энэ картыг харах юм бол энэ картыг ганц ингээд харах юм бол нэг учирсан юм шиг байгаад байгаа байхгүй юу? Тэгээ дараагийн хоёр карт нь ингээ арай учраг байгаа. Тэгэхээр ер нь бол тийм тэгэхээр зэрэг ер нь учирсан юм шиг байгаад байгаа болохоор зэрэг учирлал ойртож байна гэсэн үг. Тэгээ энэ хоёр карт ингээд арай учраагүй те шинэ өрнөл явагдана гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр арай учраагүй ч магадгүй. За учирлал ойртож байгаа. Тийм. Яг учрахын өмнөх нэг тийм байдалд байна. Эсвэл тэ учирлал маш их ойрхон байна гэсэн үг. Тийм. За тэгээ энэ картыг тийм доктортой тий одоо хайр дурлалын амьдралч аягүй доктортой болох тий өглөөгөө ирж гинэ гэж заач юм шиг учирлал ойрхон байна гэсэн үг. За ингэж тайлбарж бодож байна ойрхон байна. За энэ картыг одоо харах юм бол ер нь бол тийм учирлал тийм маш их ойртож байна. Одоо шинэ өрнөл бол байна удахгүй тий. Удахгүй гэжлэхгүй ер нь тий цаашдаа шинэ өрнөл байна. Тийм яг хуу одоохондоо та хоёр одоо тийм бүрэн учраагүйч тий шинэ боломж нээгдэж одоо хувь тавилангийнхаа хантайгаа тий учрах тэр алхамж одоо эхэлж шүү ингээд тий шинэ эхлэл байна, шинэ өрнөл байна тэр хүнтэйг уулзах гэж. Тийм. Тэр хүн чинь таныг таньж мэдээ та зөвхөн мэдэхгүй яваад байгаа. Тэр хүн чинь таныг судлаад яваад байгаа ч юм шиг тий. Тийм одоо утгагүй ингээ өрнөл болох гэдэг бас тэгж бас тайлж болох юм. За тэгээ энэ картыг ингээд одоо харах юм бол тэг ер нь бол амьдралын хантайгаа тий одоо та тий хувь тавилгын хантайгаа та харах хүн учраагүйч та яг одоо болохоор зэрэг нэг тийм өмнөх шарах сэтгэлийн шарах тий эсвэл итгэл алдалт тиймэрхүү зүйл их болж ирсэн бах. Ингэж очсон тийм биш юм биш тэгэл тэ өмнөх одоо харилцаан дээр янз бүрийн болсон одоо сэтгэлийн шарах авдаг ч юм уу итгэл алдагддаг ч юм уу ингээд тэр чинь одоо ингээд сэргэлтийн үе дээр байгаа юм байна. Тэр үе чинь ингээд дуусах дэше хандаад тий. Тийм одоо өмнө болж исэн бүх юмыг та алдаа орхиод одоо сэтгэлээ эдгээсний дараа одоо таны жинхэнэ хувь тавилангийн хүн чинь одоо гарч ирнэ гэсэн юм карт байна. Тэгэхээр ингэж бодхолоо зэрэг арай хараахан учраагүй өрнөл олоогүй тэр хүн таныг мэддэг байж магадгүй та одоохонд арай мэдхгүй байж магадгүй юм шиг. Тийм картын утгагүй бол шинэ өрнөл бол эхэлнэ. Тийм. Тэгээд одоо таны одоо өмнөх харилцааны тий одоо тэр зүйл чинь ингээд одоо сэтгэлийн шарах, итгэл алдалт энэ зүйл чинь нэлээд одоо юу гэдэг юм. Сэтгэлээ эдгээсний дараа жинхэнэ хувь тавилангийн үе чинь хүн гарч ирэх гээд байгаа юм шиг. Тийм ээ. Тэгэхээр яг учраагүй гэж хэлье. Тийм. Яг таньдаг байсан ч гэсэн одоо тийм хайр бол өрнөл бол арай явагдаагүй гэсэн үг. Тийм байна. Тэгээд энэ карт ингээд тийм багцлаад хэлэх юм бол тэр хүнтэйгээ ингээд одоо яг бие биений ойлгоол харилцан бие биений хайртагтай болонгууд гэрлэлт бол маш хурдан тий одоо явагдах юм шиг байна. Одоо гэрлийн урдаар одоо суух мөхтөр тулаалтай айгу хурдан тий. Хурдан одоо гинтл ерөөсөө ингээл гэрлээ гэл тий. Гэрлэлч айгу хурдан явагдах юм байна. Тэгээд ер нь бол таны ингээд бүх юм чинь ингээд харилцаа тий жоохон харилцаач юм ажил өсч юм ингээд жоохон тийм бүтлгүү ингээд таны боцноор явагдахгүй байгаа үед юм байна. Тэгээд тэр хүн чинь жоохон залуулах тий. Нас юм уу стөхөө юм уу тэр залуулах хүн байх нь. Тэгээд яг учирлал ер нь бол айгу ойртож байгаа юм байна. Тэгээд шинэ өрнөл болох юм байна. Тийм. Тэгээд одоо төлөвлөгдөж байгаа гэж ингэж байгаа юм шигтэй утгагүй юм шиг шинэ өрнө. Тэр утгагүй гэдэг нь болохоор таны одоо өмнөх харилцааны тэр одоо шарах. Тэгээд тэрийгээ даван туусан дараа юм шиг байна. За тэгээд одоо танд зөвлөгөө гэх юм бол энэ картыг харуул. За зөвлөгөө гэх юм бол тийм юу гэдэг хуучны харилцаа дуусаад шинэ учралд тийм бэлэн болох сэргэлтийн үе чи ирэхээр ингээд учрах юм шиг тий. Тэгж хэлэх юм байна. За энэ зөвлөгөө бас одоо юу гэдэг та өөрийнхөө одоо бүх ингээд одоо
өмнөхтэй харилцаан дээр ингээд одоо гаргасан хичээл зүтгэлээ бол өөрөө үнэлээрээ тий. Тэг та бол хангалттай одоо тий хүнийг хайрлах гэж хичээсэн, хангалттай бол одоо хичээсэн. Тэг одоо яг тий одоо тэрнээсээ суралцаад гэх юм уу тий ер нь тий дахин итгэлтэйгээр тий одоо зүрх сэтгэлээ тий нээгээрээ тий жинхэнэ хайр ирэхэд бол тийм бэлэн байх шиг гэсэн байна. За ямар ч гэсэн ийм зөвлөгөө. Тэгчээд энэ хоёр картыг одоо санаа ирсэн. Энэ бол сахис нэгний карта. Тийм одоо сахис нэнгэр энэ нэгдүгээр хүн дээр болохоор зэрэг ер нь цагчин болоогүй байна гэж байна. Одоо учрах цаг одоохондоо яг одоохондоо тийм цаг нь биш ээ. Арай болоогүй байна. Тийм одоо шууд учрах эсвэл шинэ харилцаанд орох тий цаг арай биш гэсэн юм дохио байна. Тэгээд ер нь бол мэдээж бол учрна. Учрал бол эрх магадлал бол тий 100% байгаа. Гэхдээ одоо одоохондоо төсвөртэй хүлээх, тийм бэлэн болох, одоо тийм нөхцөл байдал бүрэлдэхийг юм хүлээх тийм үе шүү гэсэн байна. Тий. Болно тийм бүх юм одоо учрал бол байна. Гэхдээ одоо биш. Яг одоо бол шууд ингээл одоо үнэн маргашгүй бол тийм биш ээ. Тэр учрал одоо тохиохот те таны төсвөрийг жоохон шалгаж магадгүй гэж хэлэхэд яг тэ одоо тийм нөхцөл бүрэлдэхүй юм байна. Удахгүй тэр нөхцөл ингээд тийм бүрэлдээд эхэлнэ. Тийм нөхцөл бүрэлдэхийг жоохон хүлээх юм үе дээр та явж гин шүү гэсэн байна. За сахис нэнгэрийн мессеж. За тэгчээд энэ картыг ингээ харах юм бол тийм одоо хязгааргүй хайр гэсэн үг. Тэгээд та эсвэл одоо тан дээр одоо эрэхтэй тэр хувь тавилангийн хүн чинь танд үнэнч өөрийгөө одоо бүхлээр нь ингээд одоо танд зориулдаг юм тий одоо бүхлээр өөрийгөө танд зориулах тийм хайрыг тий танд мэдрүүлнэ ингээд дүүрэн зурхаа үз тий мэдрүүлнэ. Тэгээ ер нь бол одоо таны хувцрах хүн болохоор зэрэг одоо тийм зөвхөн тийм романтик хайр биш. Одоо харилцан ойлголцол одоо дэмжлэгтэй ийм одоо холбоогоор та хоёр одоо холбогдно гэсэн байна. Зөвхөн ингээл хайр гэдэг байхгүй тий харилцан бие биенээ ойлголцдог, харилцан бие биенээ одоо тийм дэмждэг одоо тийм хүн одоо хүн байх болно гэсэн байна. За тэгчээд таны одоо сонголтын ард дэсэн картаас тийм ингээд сэтгэл хөдлөл гэж аахгүй. Та өөрийнхөө сэтгэл хөдлөлийг одоо бүрэн ойлгосон цагт одоо учралч айгүй хурдан тийм гарч ирнэ гэсэн ийм картын. Тэгэхээр зэрэг та өөрийнхөө одоо мэдрэмжийг одоо хүлээн зөвшөөр хайр, дурлал, татагдалт, хүлээлт одоо энэ бүхэн одоо магадгүй таны өмнөх учралцсан одоо таны нэлээд зоожсон биш магадгүй тий ингээл татагдаал ингээд ах чинь нэгэл боцноор явж өгөхгүй ингээл хүлээлт үүсгдэг ч юм уу тий ямар ч гэсэн өмнө болж исэн хайрдал харилцаан дээр болж исэн одоо бүх тийм мэдрэмж чинь бол одоо яг таны тийм мэдрэмжээ энэ өөрийн тийм мэдрэмжээ ингээд өөрөө хүлээн зөвшөөрөөд өөрийгөө хайрлах нь аягүй чухал. Энэ мэдрэмжээ хүлээн зөвшөөр гэдэг болохоор зэрэг за үнэхээр би тэр үед ингээд дурлаад ингээд юу гэдэг дурлалын хавсанд автцсан байсан юм. Дурлал гэдэг чинь юм байт юм. Хамаагүй бас тий одоо юу гэдэг алдаа оноо байдаг бол одоо тэрийг би тий алдцсан юм бэ. Ахиж алдахгүй тул яах вэ? Одоо тэр алдцсан байна гэдэг хүлээн зөвшөөрөөд одоо юу гэдэг ингээд өөрийнхөө янз бүрийн болж исэн тийм мэдрэмжүүдээ хүлээн зөвшөөрөөд ингээд яагаад тийм болсныг ингээд яг жинхнээрээ ингээд ойлгох хэрэгтэй юм байна. Тэр аягүй чухлаа гэж байна. Тийм. За тэгээд ер нь бол ингээд бүхэлд нь ингээд одоо эхлэхэд те одоо нэгдүгээр хардах сонгосон бүхэлд нь эхлэхэд яг одоо бол учрал те шууд ингээд өнөө маргаашгүй бол энэ тохиохгүй харин одоо таны сэтгэл зүрх тийм бэлэн болж те мэдрэмжээ те канжо мэдрэмж ахгүй. Тэг мэдрэмжээ ойлгосон үед одоо шинэ хайр ирэхэд бол тийм бэлэн болохыг бол нэлээд
бүгд картууд бол тий анхааруулж юм гэж бодож байна. За ингээд одоо нэгдүгээр картыг сонгосон нэмэрийг ингээд өндөрлөе. Үнэхээр таарад таалагдсан бол тий лайк бити мартаараа. Таалагдаад та намайг одоо дэмжих хүсэлтэй хүмүүс яах юм бол энэ нөгөө одоо таны дараагийн хүн эрэхтэй тэр одоо тийм баярт одоо юу гэдэг өрнөлийг бэлэгдээд цэцэг тийм энэ бол шинэ өрнөл гэсэн юм карта. За тэгээд цэцэг гэдэг одоо тийм үү дараараа гэх юм бол та намайг дэмжиж байгаа юм уу? Одоо та өөрийнхөө цаашдын одоо хувь тавилгынхаа үнийг сайнаар бэлэгдэж гин гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе. Одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд 20 дахь картыг сонгосон нэмрийг эхлэе. Та хувь талынхаа, хувь зайныхаа үнэтэй учирсан уу гэсэн юм карта. Тэгэд энийг ингэж одоо тэг нууж жагаад ингэж сонголт хийлгүүлсэн. Тэг ингээ харсан чинь үнэхээр ингээд өмнө нөхд өмнө гэж хувь тавилан хувь зайны хүн гэсэн. Холбогдсон биш ингээд бүр ингээ улаан уцаар. Тэгээ ийм гой карт тасман ямар ч сан та одоо хувь тавилгын хүнтэйгээ холбогдсон эсвэл холбогдноо зайлшгүй гэж байгаа юм шиг заяа ч гэсэн тийм картуудаа нэгдэцээ. Тэгэхэд өчрөн тайлагдах бах. За ямар ч маш гоё карт үнэхээр яг хувь тавилгын карт гарсан байна. За тэгээд за бүх картуудаа зэрэг нэгдэцээ. За юм гоё картууд гарч ирсэн байна. За эхлээд Oracle картуудад тайлгаж чад. Чинь ер нь тавь тавилгын хүнтэй өвчөрсөн үү гэх юм бол за эхний энэ хідэн картыг ингээ харах юм бол ер нь тэр хүнтэйгээ одоо гэрлэх үндсэн дээр те холбоотой байгаа те үргэлжлээ хүмүүс байж магадгүй юм байна. Тийм. Тийм биш байлаа гэхэд одоо үерхээгүй мөртлөө та тэр хүнийг ол таньдаг байх гэж бодож байна. Таньдаг тэгээд одоо танд маш их одоо сэтгэл санааны дэмжлэг өгдөг тийм хүн байж болох юм. Эсвэл та хоёр одоо ингээд гэрлэх үндсэн дээр те ингээд арай суугаагүй те үерхээ явж байгаа. Эсвэл ямар ч хэсэн мэддэг гэж бодож байна. Тэгээд одоо танд уурдгүй мах гэдэг ингээс сэтгэл санаан дээр ингээл дэмжлэг өгдөг те ямар нэг харилцаанд байдаг юм шиг. Тийм сэтгэл санааны хувьд те маш том дэмжлэг өгдөг тийм хүн ч байж болох юм. Муу энэ карт ингээд харах юм бол одоо та хоёрын гэрлэлт те та хоёрын гэрлэлт ингээд хойшлог доодч байгаа юм шиг тиймэрхүү байдалтай байж магадгүй. Энэ одоо тийм шинж тэмдэг илэрнэ гэдэг ч юм уу те. Эсвэл та тэр хүнээс ингээд хайрын үг сонсдог одоо сэтгэлийн үг ингээд сонссон ч гэсэн нэг баярлдаггүй байж магадгүй. Тийм. Одоо таны одоо хүсэж байгаа тэр хүн одоо биш учраас та ингээд таны одоо жинхэнэ хувь тавилангийн үнд чинь танд ингээд айгуу тийм нааштай хандлага гаргаад гоё үг хэлдэг ч юм уу те сэтгэлийн үг мөгээ хэлсэн ч гэсэн та нэг л тэрийг сонссон ч яг гоё л доо гэхдээ нэг тэгж баяр төрөхгүй байгаа. Ер нь таны одоо хүсэж байгаагаас шал өөр хүн байгаад байгаа учраас та шал өөр хүн хүсэж байгаа. Хүсэж байгаас чи өөр хүн байгаа учраас танд нэг одоо тэр хүнээс гоё үг сонслоо гэдэг сүртэй баярлдаг байж магадгүй. Хайрын үгтэй сэтгэлийн үг сонслоо гэдэг их баяр төрдөг байж болох юм. За тэгээ энэ карт гарах юм бол бас нэг шинж тэмдэг нь юу вэ гэхээр зэрэг та өөрөө тэр хүнтэй байхад нэг гоё сайхан байдаг гэж боддгоо таны одоо дотроос ч хүсэл одоо юу гэдэг дур хүсэл гэдэг ч юм уу те тэр зүйл нэлээд одоо тий оргилдгоо ч юм уу те эсвэл тэр хүнд нэлээд эргэлздэг байж магадгүй эргэлзээ өссөн харин ийм хүн баймар ямар сони ингээл амар гайхдаг ч юм уу те тий хавталын үдэг бол учирсан гэж бодож байна тий. Тэгээд тэр хүнд арай ч юм хүн баймаргүй ингээл тэр хүнд айгүй эргэлздэг эсвэл
та энэ хүнтэй байх тэгэл таны одоо дотроос чинь тэг хүсэл сонирхол чинь нэг оволцоод байдаггүй байх гэж бодож байна. Тийм. За ингэж тайлъя. За тэгээд энэ дараагийн энэ одоо 3 картыг харах юм бол тийм ер нь аль учирсан уу гэвэл ер нь аль учирсан байх магадлал өндөр тий тэрэн дээр хэлсэн. Тэг ер нь энэ харилцаа бол ер нь одоо гэдэг цаг хугацаа төвчээр юу гэдэг нинжин сэтгэл дээр одоо тогтж байгаа гэх юм уу хашаа. Одоо юу хэлмээр юм те учирсан байх магадлал өндөр бөгөөд ер нь энэ та хоёрын энэ харилцаа цаашаа жоохон цаг хугацаа хэрэгтэй гэж магадгүй цаг хугацаа төвчээр бас. Төвчээр тэгээд одоо инэрл хайр бас хэрэгтэй гэж магадгүй. Энэ хоёр арай бүрэлдэхүүн хүч юм шиг тийм ба. Тийм зүйл аягүй хэрэгтэй. Одоо нэг нь их сүртэй нөгөөдөгтөө сайн биш нөгөөдг нь аягүй сайн гэдэг ч юм уу тийм байж магадгүй юм байна. Нэг нь ингээл ивэн болохгүй бол өнөөх нь болохоор зэрэг угаас би чамд их сайн биш гэдэг ч юм одоо гэдэг жоохон тийм царай нөр өгдөг ч юм уу тийм байж магадгүй юм байна. Тэгээд ингээ ах юм бол ер нь бол тийм эмэгтэй тал нь өөртөө ойртуулдаггүй зайгаа барьдаг гэж магадгүй. За яг эмэгтэй тал эрэгтэй тал гэхгүйгээр одоо тий одоо нэг тал нь аль нь жиж магадгүй. Тэгээ нэг тал нь ямар ч бас нэг эмэгтэй хүн шиг ингээд аягүй тийм зайгаа барьдаг гэдэг ч юм уу тий өөртөө ингэж ойртуулдаггүй. Тийм байдаг гэж магадгүй. За тэгээ энэ картыг харах юм бол нөгөө тал нь одоо аягүй сайн ханддаг. Одоо жишээ нь одоо эмэгтэй тал нь хүлээж авахгүй байгаа ч гэсэн эрэгтэй тал нь одоо сэтгэлээ аягүй илэрхийлдэг гаргасаар байгаа. Нэг тийм нөгөө талын хүн жоохон тийм романтик хүн байж магадгүй. Романтик юм. Гэтэ эмэгтэй эрэгтэй жалахгүй зүгээр нэг тал нь те царай өгөхгүй тийм нөгөө тал нь л хониосноо үг даа гэх юм шиг те одоо аягүй гэ сайн хандлага гаргадаг сэтгэлээ илэрхийлсээр гаргасаар байгаа. Жохон энэ карт болохоор тийм одоо нэлон романтик залууны карта. Тиймэрхүү заа нөгөө талын их гаргадаг. Тэгээ нөгөө тал нь болохоор зөв нэлийн ингээд өөртөө ойртолгүй. Тийм жохон хүүтэй хандлага гаргадаг ч юм уу. Одоогийн байдлаар нэг иймэрхүү байдалтай байгаа юм байна. Тэг ямар ч байсан одоо уучраад ингээд нэг нь сайн, нэг нь их сүртэй сайн биш, нэг нь сайн гэсэн нэг иймэрхүү л өрөөсгөл хайр болцоод явж байгаа юм байна. Тийм энэ харилцаа одоо бүтгэхэд бол нэлийн төвчээр цаг хугацаа төвчээр одоо инэрл хайр аягүй хийх хэрэгтэй юм байна. За тэгээд одоо энэ 20 дугаар картыг сонгосон зөвлөгөө. Зөвлөгөө гэсэн чинь ер нь бол тэр хүний одоо юу гэдэг гаднах дүр төрх насмаас одоо юу гэдэг насмаас дүр төрх царайц гаднах юм нь бол тийм битээ хараад тэр хүний тийм мөн чанарыг хараарай гэж байна. Үнэхээр ингээд таныг одоо зүрх сэтгэлээрээ яг хайрлаж гин үү, тэг үгүй юу, таны өөр юмд чинь болоод байна уу гэж. Ямар ч сан тэр хүний мөн чанарыг бол хараарай. Тэг гадна байдал бол биш тийм. Тэг ер нь бол энэ хүнтэй нэлээд илдэг зөөлөн хандах талаар ингээд тэг бодороо гэсэн ийм зөвлөгөө байна. За ямар ч гэсэн учирсан байна. Тэгээд танд одоо зөвлөгөө захлаад Сөхөснэнгээс ирсэн зөвлөгөө одоо та хувь тавилангийнхаа одоо энэ ант амьдралынхаа хантай учирсан уу гэсэн чинь тэг ер нь аль учирсан тий учирсан байх магадлал тий одоо өндрөө тиймээ гэж бас тий гарна тий тиймээ гэдэг одоо та хувь тавилангийн хүнтэйгээ холбогдсон тий одоо бүх зүйл аяндаа тий 50 байдлаар шийдэгдэнэ тий ер нь бол зөрчил, гомдол, эргэлзээ байгаа бол энэ бүгдээ ийж хайрлах жоохон шаардлага байгаа юм байна. Тэгэд ер нь одоо эв найрын талаар одоо тайрнаар тий энэ харилцаа шийдэгдэнэ гэсэн байна. За Сөхөснэг маш гоё мессеж өглөө гэж бодож байна. За тэгээд одоо энэ харилцаан дээр танд бас нэг одоо хэрэгтэй мессежлаа гарсан байна. Тэгэхээр ер нь та ингээд одоо дотоод сэтгэл өөрийгөө үнэлэмж ч юм уу эсвэл эмчилгээ гэдэг байхгүй. Нэг тийм дотоод зүрх сэтгэлтэйгээ ажиллах тийм үе одоо танд жоохон хэрэгтэй юм байна. Тэг өнгөрсөн шарах ч юм уу итгэл хүнд итгэлээ алдсан тий
сэтгэл алдрал, гомдлоо тий одоо эмчлэхтэй өөрөө одоо дотоод зүрх сэтгэлээ ажиллах тийм үе чинь одоо яг үе чинь одоо шүү гэж байгаа юм шиг санагдж байна. За ямар ч гэсэн өнгөрсөн ямар нэгэн харилцаанд шаарах сэтгэл алдрал, гомдлоо одоо ингээд та эмчлээд өөрийнхөө зүрх сэтгэлтэй ажиллаад явж байгаа энэ үе шүү гэж байгаа юм шиг санагдж байна. За ямар ч гэсэн гоё учирсан байна. Тэгээд таны араас тэнгүүдэг та өөрөө жоохон зай бариад байгаа ч юм шиг эсвэл эсэргээр ээж магадгүй. Ямар ч ийм хүмүүс гэсэн үг. Тийм. За ингээд одоо таны хамгийн сүүлийн сонголтын картнаас өстэй 2 дахь картын сонгосон. Одоо сонголтын картаас мессеж авъя. Энэ баг мессеж гэлтгүй араа өмнө нөхд өмнө гэдэг чи одоо тий хувь зайны хүн гэж байгаа. Надаа улаан уцаар угаасаа ингээ холбогдсон юм байна. Тийм тэгэхээр зэрэг одоо сонголтын карт бол хувь тавилангийн хүн юм энэ карт нь бол тий одоо таны амьдралд одоо ирэх ёстой хүн чинь энэ хүн мөн гэж байгаа юм шиг санагдчих байна. Тэгээ энэ дээр бол ямар нэгэн зөвлөгөө авахгүй зүгээр л мессеж. За ингээд одоо 2 дугаар картыг сонгосон хүн үнэхээр таарад таалагдсан бол тэг лайк тарах битэмартаараа таалагдаад та намайг одоо дэмжих хүсэлтэй хүмүүсийн хам бол энэ аюу хөөрхөн муур ингээ барьцмаа болохоор одоо таны зүрх сэтгэлчин тий одоо өшөө их гоё одоо өмнөх одоо харилцаанаас авсан шарах итгэл алдрал ямар нэгэн гомдол байдаг бол тэр чинь улам сайхан ингээд эмчилэгдээд одоо таны гоё тайван тэлашаашаа гэж одоо бэлэгдээд муур илэхээр нөгөө юу байдаг нөгөө одоо юу хэлээ зүрхний өвчтөй хүн муур илэхээр айгуу тийм одоо юу байдаг сэтгэл нь тайвширдаг одоо зүрхний айлханд айгуу сайн байдаг гэж би сонсчихсан. Тэгээд одоо тэгээ муур илж байгаа юм шиг илээд гоё олж байгаа юм шиг таны зүрх сэтгэл чинь гоё ингээ тайван таамаглан болох болтугай гэж тэрөгөөд тэг муурны юмор дараараа за яг муурын дургу хүмүүс байх юм бол зүгээр эмэгтэй хүний тий юмор дарж олно гоё сайхан тий гоё сайхан сэтгэл татам эмэгтэй хүний тийм гоё юм ааж яхан бол тий дараараа эсвэл муур гэх юм бол одоо 2 дугаар картыг сонгосон бөгөөд одоо намайг дэмждэг бөгөөд цаа өөрийнхөө одоо хувь тавилангийнхаа үнтэйгээ хурдан тий нийлхийг бэлэгдээд муур эсвэл эмэгтэй. За ингээд энэ хүртэл тий үдсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд өндөрлөе. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд 3 дахь картыг сонгосон нэмэр хийлээ. Хувь тавилангийнхаа хүнтэй учирсан гэсэн имэр хийж байгаа. Тэгээд ардны имп карт байсан. Тэг найзууд гэсэн тий. За тэгээд 3 дахь карт сонгосон нэмэр хий ингээд хийлээ. За энд ингээд тавьчих. За бүх картуудаар зэрэг тэр нэгдчихье. За эхлээд тарот картуудаас эхлэе. За та хувь тавилангийнхаа одоо бараг за энэ гэсэн учирсан гэсэн юм карта. Тэгэхээр зэрэг энэ картуудыг ингээ харах юм бол за эхнээс ингээ тайлаа юу гэж бодчих. Энэ картыг харах юм бол хувь хамтаа учирсан гэх юм бол учрах шинж тэмдэг нь юу вэ гэх юм бол одоо юу гэмдэ тэр одоо хувь тавилангийнхаа учирсан хүнтэй одоо мэдих шинж тэмдэг нь юу вэ гэдэг дээр болохоор энэ карт гарсан ба. Тэгэхээр та ингээд одоо бусдаас ямар нэгэн одоо хамааралтай байсан ч юм уу тийм байсан бол тэр одоо тэр зүйлээсээ салаад ингээд тийм ингээд одоо юу гэдэг бие даасан айгуу тийм аз жаргалтай мэдрэмжтэй байх юм бэ. Одоо тэр хүнтэйгээ таарлцсан үедээ ч юм уу те эсвэл хувь тавилангийнхаа хүнтэй учирчаад одоо юу гэдэг одоо таны нийгмийн байр суурь ч юм уу скол нэг тийм баян айлын тий одоо бэр болох хандлагатай ч гэх юм уу эсвэл үүдийн та энэ хувь тавилангийнхаа хүнтэй учирсныхаа дараа одоо хувь тавилангийнхаа хүний одоо хайраар гэх юм уу тий одоо холбоосоор дамжуулаад таны одоо нийгмийн байр суурь тэр хүнд чинь айгу өндөрсөн гэдэг ч юм ямар ч байсан та яг зөв хүнтэйгээ учирчих юм бол
та маш гоё болох юм байна. Одоо жоохон эд баялагтай одоо гэр бүлдтэй одоо бэр орох ч юм уу. Эсвэл одоо нийгмийн байр суурь. Заавал тийм биш байлаа гэж ямар ч нийгмийн одоо байр суурь тэр хүнээр дамжуулаад айгу жоохон өндөр болох гэх мэтчлээ. Иймэрхүү шинж тэмдэг илэрх юм байна. Тиймэрхүү шинж тэмдэг илэрч ивэл та яг зөв хүнтэй уулзж ийл гэсэн үг. Юм байна. За ингээд дараагийн за тийм шинж тэмдгээр тий танд мэдэгдэх юм байна. Өөр энэ болохоор зэрэг яг танаас тэр хүн таны хувь тавилангийн хүн болохоор зэрэг танаас туршлагатай хүн байж магадгүй. Танаас туршлагатай хүн эсвэл тий насаар жоохон ах байж магадгүй тий. Тэгээд ер нь бол энэ хавхны энэ хүнтэй уулзснаас та хайр дурлалын сайхныг одоо дахин тий мэдрүүлэх хүн байж магадгүй юм байна. Та өмнө хайр сэтгэл дээр ямар нэгэн жоохон юу гэдэг тий итгэл буурсан байсан бол дахин хайр сэтгэлийн тий одоо гэр бүлийн сайхныг одоо мэдрүүлэх юм хүн байж магадгүй юм байна. За тэгээ 3 дугаар энэ картыг харах юм бол тэгээ ер нь бол тэр хүн чинь одоо учрах шанс боломж гарнаа ирнэ гэж байна. Тий. Тэгээ ер нь тэрнээс гадна бас нэг өөр югаар тайлах юм бол тэр хүн одоо таны хувь тавилангийн хүн бол нэг тийм шудраг, зоригтой, тэг хайраа ингээд шууд ингээд идэвхтэй одоо илэрхийлдэг тийм санаачлагтай хүн одоо юу гэх юм бэ? Эмэгтэй хүнээр ч юм уу тийм хүнээр ингээд тийм гуйлгаад яах гэдэг нь мэдэгддэг. Иймэрхүү хүн бол биш байх гэж бодож байна. Ямар ч сан үгүй зоригтой тий хайртай бол хайртай тий тэр дэрэг ингээд хэлцдэг аюу харилцаандаа идэвхтэй юу санаачлагтай хүн байж магадгүй. За тийш тали. Ямар ч иймэрхүү шинж тэмдэг бүрлдчихвэл та яг одоо яг жинхэнэ хайртаа уучирсан байна гэж тийм бодох юм байна. Тэг яг одоо дараагийн 3 картаар та одоо тэр одоо хувь тавиланхаа за энэ үнтэй уучирсан уу гэсэн юм. Учирсан байх магадлал жоохон муу юм ээ. Та одоо болохоор зэрэг та өмнөх харилцаагаа одоо ингээд ардаа орхих ийм үе дээрээ явчихж магадгүй. Өмнөх харилцаагаа тий одоо бойлох ардаа орхих үе дээрээ явчихж магадгүй. Энэ карт болохоор зэрэг хуучин сөрөг харилцаа ч юм уу холбоо нь одоо харилцаа холбооноос тий гараад өөрийгөө сулж байгаа ийм үеийг одоо харуулж чинь та ийм үе дээр явж магадгүй. Тэгээд энэ картыг харах юм бол ер нь нэг тийм тийм ер нь ингээд энэ картааш харсныг бодоход одоогийн харилцаа ингээд юу гэдэг итгэл алдарч юм нэг тийм хүлээстэй нэг тийм баглаа хүлээстэй нэг айгу харис салж чадахгүй нийлж чадахгүй айгу ядраатай харилцаасан бол тэр чинь одоо ингээд тэрнээсээ та гарч байгаа юм шиг юм карт байна. Тий. Тэрнээсээ одоо салж байгаа тэр харилцаанс ингээд тий өөрийгөө салгаж байгаа юм байдалтай. Тэгээ энэ картыг харах юм бол одоо энэ дээр энэ нэг өвчтэй карта том. Тэгэхээр энэ юу юм бэ? Энэ дээрээс айгу олон юм хэлэх хэрэгтэй юм байна. Одоо өмнө харилцаанаас өөрийгөө чөлөөлөө тий хуучин харилцаа дуусгасны дараа дуусгах юм бол одоо шинэ хүн чинь гарч ирэх юм байна. Хувь тавилангийн хүн чинь тий. Дууссан дараа одоо жинхэнэ хувь тавилангийн хүн тий таны амьдралд орж ирэх боломжтой. Тий одоо ингээд та ингээд өөрийгөө тэр өмнө харилцаанаас чөлөөлж сулж байгаа юм шиг тий. Тийм үе дээр явж байгаа юм. Тий энэ картыг харах юм бол энэ нас нь юу ахгүй юу гэж л. Сэтгэл дарамттай гашуун мэдрэмжтэй харилцаа. Тий хуурам ихлэлт ч юм уу итгэл алдаралт гарсан тий. Тэр харилцаанаас л та одоо ингээд салхгаал явж байгаа юм үе дээр явж байгаа юм байна. За тэгээд энэ карт харах юм бол ер нь бол та одоохондоо бол яг үеийн хоёрын хооронд хайрцагын харилцаа одоо тэг үүсэх байж магадгүй. Тий. Ямар ч байсан тэр хүн танд одоо сэтгэлээ илчилэхээр ирнэ гэдэг ийм карт байна. Тий. Одоо шинэ тэр романтик харилцаа холбоо эхлэх, хайр ирэх тий.
Тийм бол байна. Одоохондоо та хоёрын хооронд хайрцагтай холбоо үүсэгүй гэж магадгүй. Яг таньдаг үгүйг нь би яг сайн гаргаж мэдгүй. Энэ дээр нөгөө найзууд гэсэн болохоор таны найс нөхдийн чинь дунд та магадгүй мэддэг ч байж магадгүй. Эсвэл огт мэдгүй гэсэн үг. Тийм энэ дээр бас гайхал байна л да. Тийм ямар ч байсан та хоёрын хооронд бол за таньдаг ч үгүй ч та хоёрын хооронд хайрцагтай холбоо бол одоогор байхгүй. Тэгээд та энэ харилцаанаас одоо гарч ийн. Тэгээд таныг энэ харилцаанаас гарсны үед чинь тэр хүн одоо шинэ романтик холбоо эхлэх, хайр ирэх, тий жинхэнэ хувь тавилан гэж хүн одоо ингэ гарч ирнэ гэсэн байна. Тийм ер нь бол хувь тавилангийн хүн бол ойрхон байна. Одоо та илүү сэтгэлээ чөлөөлөөд тий дараагийн харилцаа нээлттэй болгох юм бол тий энэ харилцаа одоо эхлэх маш боломжтой юм байна. Тийм цагаамаар унсан ханх бац тий. Тийм үнэхээр гоё карт гарлаа. За ямар ч одоо та нэг тийм хэцүү зовлонтой харилцаанаас ингээс салж ядан байгаа ийм үе дээр байгаа. Би энэнээсээ хурдан гарах хэрэгтэй байна. Тэгээ тэр хүнд овчсны дараа шинж тэмдгүүд нь хэлсэн тий. Та их гоё бол тий айгу нийгмийн байр суурь чи өндөр олгосгүй бол нэг тийм эд хөрөнгөтэй айлт ч юм тий. Бэр орох ч юм уу. Тийм одоо баян үдээс унгах юм уу юу гэж л мөрөндөө тиймэрхүү. За тийм биш байлаа ямар ч таны байр байдал чинь нэлээд гайг болно гэсэн үг байхгүй. Тэгээд юу хайрын сайхныг одоо дахин мэдрүүлэх танаас авах хүн байж магадгүй юм байна. Тэгээд одоогор хайрцагтай харилцаа бол эхлэегүй. Таньдаг үгүйгээ мэдэхгүй энэ дээр нөгөө тийм найзал гараад байгаа болохоор ямар ч хайрын холбоо байхгүй. Найз нөхдөд харилцаа байж магадгүй үгүй ч гэж магадгүй энэ дээр маш хэцүү. За тэгээд одоо танд зөвлөгөө. Тийм энэ айгүй ойлгомжтой. Энэ зөвлөгөө болохоор зэрэг ер нь алдаанаасаа суралцах гинэ. Тийм өмнөх харилцаа, шийдвэр, үйлдэлтэй анхааралтай хандж те. Ямар зүйлд би алдаагаа юун дээр ингээд те харилцаан дээр би юун дээр дандаа алдаа гаргад юм болоод байна гэдэг ч юм уу те. Ер нь ямар зүйл алдаа гарсныг нэлээд ойлгох одоо шаардлагатай байна. Одоо тань зөвлөгөө гэх юм бол те. Ер нь бол өөрөө харж гарч байгаа болохоор зэрэг дарамт шүүмжлэл дотоод эргэлзээ гэсэн утга байдаг. Тэгэхээр зэрэг энэ бол тий суралцаарай л гэж байна. Тий алдаанаасаа суралцаар юун дээр алдчихв би юуг ойлгох хэвээр. Тэгээ тэр алдсан юм үнэхээр ойлгоод өө би чи ингээд эргэтөөнд ингэж харцж болдох юм байна ингэдэм байх гэдэг ч юм. Өөрийнхөө алдааг ойлгочих юм бол ингээд дараагийн үе чи ингээд гарч ирэх гэдэг цагаан мартай ханх чи ингээд бэлэн байна гэсэн үг. Тий. За тэгээд танд зөвлөгөө. Тий let go ингээл сулчих гэнэ ингээл сул яг юуг сул гэж юм ихлээр зэрэг. Тий сахиусныгийн мессеж гэх юм бол одоо танд одоо өнгөрснийг архи сулал гэсэн өнгөрснийг архи те. Тэгээд ер нь бол ирээдүйдээ одоо төвлөрөөрөө өнгөрсөнд болсон зүйлс ингээд таныг одоо юу гэдэг учрах хэвээр өндөө ч учруулахгүй ингээд хязгаарлаад байж магадгүй шүү. Тэгэхээр зэрэгтэй өнгөрснийг тийм тэдгээрийг орхиж те шинэ боломж шинэ энергийг тэг хүлээж аваараа ингээд өнгөрснийг архи сулал те. За сахиусны гэр танд ийм мессеж хэлэх гэсэн байна. Тэгээд танд бас нэг зөвлөгөө энэ харилцаан дээр зөвлөгөө. Энэ бас л одоо дотоод одоо шархаа эдгэх дилашрлах юм карт гарсан байна. Тэгэхээр зэрэг энэ картны зөвлөгөө гэх юм бол ер нь бол эмчлэгдэх цагаа тий одоо өнгөрсөн шарах, итгэл алдрал, гомдлоо бол эмчлэх цаг тий амьдралын одоо хантайгаа тий одоо учрахад бэлэн болохын тулд та одоо өөрийгөө үнэлээд тий өөрийгөө сэргээгээд одоо дотоод одоо бие сэтгэлээ эдгээж тий тайван байдлаа олж авах цагч ирсэн шүү тий дотоод сэтгэлээ эдгээ эмчлээрэй гэсэн байна. Архтай бүх юмнууд тэгж гарч байна. За ингээд одоо өндөрлөг тийш хандаад одоо таны сонголтын картнаас мессеж авъя. Энэ нөгөө томодачи найз нөхд. Тий одоо амарчгүй шууд ингээл за яг энэ хоёр эмэгтэй зурсан байна. Нэг нь эрэгтэй гэсэн үг шүү. За тий. Тэгэд одоо найз нөхдийн харилцаанаас ч хайр бол итгэж болдог шүү гэсэн ийм карт байгаа. Тэгэхээр зэрэг одоо таны одоо хувь тавилангийн хүн магадгүй те энэ картыг та сонгосон болохоор зэрэг таны одоо хувь тавилангийн хүнтэй энэ одоо хайрын эхлэл бол магадгүй найз нөхдийн холбооноос эхэлж магадгүй юм байна. Тий.
яг ингээд эхлэхдээ нэг тийм одоо романтик биш те. Одоо биш мэт зүгээр л найз нөхдөд хоорондоо уулзч юм шиг юу гэдэг тийм одоо романтик биш байж магадгүй эхэлнэ. Тэгж явж байгаад цаашдаа те үнэн сэтгэл итгэлцэл дээр одоо суурилсан тийм харилцаа те болж магадгүй. Заадах юу ч юм бэ. Би тав юугаа зэгслээдээ үгүй. Тэр харилцаа эхлээд тэр романтик биш мэт одоо санагдаж магадгүй. Гэхдээ үнэн сэтгэл итгэлцэл дээр одоо суурилсан те энэ одоо найз нөхдөд харилцаа чинь хожим нь те тийм гүн хайрын харилцаа тийм болж чадна гинэ. Тийм байна. Эхлээд хоёрын харилцаа нэг тийм найз нөхдөөр эхэлж магадгүй юм байна. Тэгж явж байгаад ингээд бүр ингээд тэр хүний гүн сэтгэлийг мэдээд итгэлцэл дээр бүр ингээд суурилсан те маш гүн одоо хайр харилцаанд орно шүү гинэ. За ийм анхааруулсан карт байна. Тийм зүгээр найз байж байгаа дараа нь ингээд тийм. Гэтэ амарчгүй шууд ингээд тийм зүрхэнд сум зааж байгаа юм байна л да. Зурслаараа. За ингээд одоо өндөрлөө үнэхээр одоо би өөрийнхөө ойлгосоор ингээд чадаа одоо ингээд тайлбарлаа. Үнэхээр таарад таалагдсан бол тэгээд лайк тарах бит мартаараа. Таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй одоо хүмүүс байх юм бол ийм хөөрхөн жижиг одоо амуурчиг одоо сахиуснангуудээ ийм хөөрхөн одоо амуурчгуудын юу байдаг болов? Тийм имаж байдаг бол дараараа тэгэх юм бол 3 дахь картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа өөрийнхөө одоо хувь давлингуудтэй одоо цаашд ингээд хурдан ухраасаа гэж одоо бэлэгдээд те. Ямарч гэсэн юм. Ямар дараараа тэгэх юм бол одоо намайг дэмжиж байгаа бөгөөд та өөрийгөө сайнаар тэнцвэрж байгаа гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд 4 дугаар картыг сонгосон нэмэр эхлэе. Хувь тавилгынхаа хүнтэй учирсан уу тий. Хувь зэний хүнтэй учирсан уу гэсэн юм ирхэж байгаа. За нэг эхэлж ингээд тавьчих. За ингээд тань дээр одоо 4 дугаар картыг сонгосон дээр татсан. Карт зэрэг нэгдэцээ. За ийм картад гарч байна. За эхлээд тарот картаас эхлэе. За энэ харилцаан дээр болохоор зэрэг таны хувь тавилангийн хүнтэй учирсны шинж нь юу байх вэ гэхэлэр эхний энэ 3 карта хувь тавилантай хүнтэй учирсны шинж гэх юм бол ямар шинж илэрх вэ гэх юм бол ер нь бол таны тэр таны одоо хувь тавилангийн хүн болохоор зэрэг та юм эсвэл тэр хүн аль хэдийн амьдралдаа өөр хүнтэй байх тийм эрсдэлтэй харилцаа та хоёр орсон байх магадaltaй байна. Тэр хүн одоо аль хэдийн өөр хүнтэй байх гэдэг ч юм эсвэл та ч юм уу те нууц харилцаа одоо юу гэдэг яс суртахууны хувьд нэг тийм төвөгтөө тийм нөхцөл байдлаа жоохон толгорч магадгүй юм байна. За яг одоо эрсдэлтэй харилцаа л хий да. Тийм. Та хоёр ингээд тэр хүнтэй учирсан байх нэг шинжинд болох нэг тийм хайр сэтгэлийн ер нь гэл те харилцааны тийм эрсдэлтэй тийм суртахууны хувьд нэг төвөгтөө нөхцөл байдал ч юм уу тийм иймэрхүү байдал ийм байдалтай байх юм байна. Одоо учирсан шинжийн тэмдэг наа. Тэгээд бас нэг энэ карт бас тийм доош харцмаас эхлээр зэрэг ер нь бол юу гэдэг юм та хоёр одоо хувь тавилгын хүнтэй учирсан байх нэг шинж гэх юм бол дахиад одоо та хоёрын хин нэгэндээ ингээд хайр сэтгэлтэй байгаа те айгуу сэтгэлтэй амар ингээд хайр сэтгэл төрөөд байгаа ч гэсэн тэрийг одоо хитрхи одоо орой илэрхийлснээс болж те одоо та ч юм уу тэр хүм ч юм уу айл хэдийн өөр хүнд ингээд татгадаад явцсан байх ч юм уу те тий жоохон оройцсон хайр гэх юм аашин те тиймэрхүү шинж тэмдэг та хоёр юу те байх юм бол тэр хүн таны хувь тавилан юм байж магадгүй юм байна. Оройцсон хайр гэх үү за одоо юу гэж хэлвэр юм бэ?
ингээд хайр сэтгэлтэй байгаад байгаа мөртлөө тэрийг хитрхээ орой тэр хүн чинь ч юм уу таа ч юм уу илэрхийлснээс болж та ч юм уу тэр хүн одоо айл хэдийн өөр хүнтэй ингээд болцсон байх ч юм уу За ямар ч бас нэг жоохон оройтсон хайр ч юм шиг зүйл гараад ирж байна. За тэгээ энэ картыг одоо харах юм бол хайрт хувь тавилангийн үндэс учирсан маш нэг шинж дээр энэ гарч ирсэн. Тэгэхээр энэ жоохон тайлбарт хэцүү карт. Гэхдээ тийм ингээ харахад бол миний бодлоор болохоор зэрэг тэр хүн ингээд танд бол дотроо айгуу сайн. Тийм танд айгуу гой зөөлхөн ханддаг гэдэг ч юм уу те зөөлхөн ханддаг айгуу сайн байдаг. Тэгээ ил гаргаагүй боловч ингээ илт ингээл бүр ингээл хандрахаалтаа гэдэг үү тэгдэггүй боловч ингээл битүүхэн ингээл танд анхаарал халамж тавиал одоо яваад байдаг ч юм уу те тийм битүүхэнтэй нэг ингээл те одоо тэг холоос хардаг ч юм уу сквал нэг ил гаргаагүй анхаарал халамж хайр гэдэг байхгүй тий тийм юм байж болох юм тийм шинжтэнд илэрч ээж болох юм муу одоо далдуур мөрдөгч тий таныг далдаас л ингээл хараад дотроо л бодоол яваад. Гэхдээ одоо юу гэдэг далдуур мөрдөгч гэдэг чинь одоо таны одоо янз бүрийн сошиал хуудас суудаж аяг нэлээ үзэх яаж нээж нэгэл таныг далдууртай хараад мөрдөөл яваад гэдэг тий. Эсвэл танд илт одоо хандраагүй юу гэдэг ханд гаргаагүй боловч ингээд тийм битүү нэг тийм байдалтай анхаарал халамж хайраа илэрхийлдэг ч юм уу нэг тиймэрхүү байдал гаргадаг. Иймэрхүү шинж тэмдэг бол тийм гарах юм байна тэр хүн. Тэгээ тий таны хувь тавилантай үнтэй уулзрах үед гэх юм ааш тий. За тэгээд энэ дараагийн 3 картаар одоо ер нь одоо учирсан уу? Ингээ харахад ингээл хайрын гурвалжинж гарцсан байх шиг. Ер нь учирсан байх энэ 3 картыг хараад учирсан байх гэж бодож байна одоо. Тэг учирсан байх магадлал бол маш өндөр. Тэгээд ер нь бол та хоёрын харилцаа учирсан байх магадлал өндөр бөгөөд одоо та хоёр ингээд ил болоогүй боловч нэг тийм далд хайр те нууц хайр гэх юм уу те. Тийм нилээн бусдад ил олгож болохгүй ингээд хүн амьтанд харагдаж болохгүй гэдэг ч юм. Ил олгоогүй одоо сэрэмжлөөстэй хайр гэх юм уу те. Тийм нууц хайр болцоо явж магадгүй юм байна. За тэр карт харах юм бол ер нь ойлгомжтой хайрын гурвалжин гарчлаа. Ямар ч сан одоогийн харилцаар энэ одоогийн байдлаар энэ харилцааны хайрын гурвалжинд орцсон явж магадгүй. Та хоёроос гадна бас нэг 3 дахь хүн 4 дахь хүн ч юм уу те байх. Тийм жоохон төвөгтэй нөхцөл байдлаа хайрын гурвалжин гарчлаа. Хайрын гурвалжинтай тийм учирсан уу гэвэл учирсан байдал ч одоогоо нэг иймэрхүү тийм төвөгтэй юм шигтэй хайрын гурвалжин. Тэгээд тийм энэ дээр бас тэ ер нь бол тийм таач тэр хүн чинь нэлээ сэтгэл ханамж өндөр гэсэн юм карт байна. Тэгэхээр зэрэг ер нь бол та хоёр учирсан байх магадлал өндөр бөгөөд одоо та хоёр бие биенээсээ маш их таашаал ханамж одоо авдаг гэж магадгүй юм байна. Тийм ер нь бол та хоёрын хувьд одоо тийм учирсан бөгөөд ер нь одоо бие махбодын харилцаа байгаа болов гэж гарч энэ карт гарахыг бодвол. За тэгээд ямар ч байсан одоо та хувь тавилгынхаа үнтэй учрах үеийн шинж гэдэг дээр би ингээ хэлчлээ. Одоо нэлээд эрсдэлтэй харилцаа байх болов тий одоо тий суртахууны үед нэг жоон төвөгтэй нөхцөл байдалтай үед тий та хоёр учрах болов эрсдэлтэй харилцаа. Тэгээд ер нь энийг төр хэлсэндээ одоо хит орой тий илэрхийлснээс болж тий айл хэдийн өрөнд олцсон үед бүр ингээ хитрхээ жоохон арайцсан хайр байх болов. Тэгээд ер нь таны ингээд алдуур айгу харж мөрөөдөж одоо алдуур л ингээд таныг ингээд халамжлал хайрлаа явж идэг юм шиг. Тийм. Тэгээд учирсан байх болов гэсэн чинь ер нь одоо ингээд жоохон сэрэмжтэй далд харилцаа болчихсон хайр дулан гурвалжингийн карт гараа. Тэгээд ер нь гурвалжин болоо. Тэгээд одоо тийм айл хэдийн учирсан юм байна. Ер нь л учирсан гэж хэлээ да. Тэгээд харилцаа чи одоо жоохон төвөгтэйж магадгүй. За тэгээд одоо танд зөвлөгөө. За жоохон ингэж жоохон нусч байгаа л уучлаарай би жоохон өөрөө бас ойлгох гээд тэг дахин ингэж хэлчлээ. За тэгээд танд зөвлөгөө гэх юм бол одоо
Ер нь одоо ингээд бүр ингээд учирцсан те ингээд тулаад ирсэн те энэ харилцаан дээр та ингээд сонголт эсвэл юу гэдэг юм те энэ харилцаанд хөнгөн гомоо одоо тэг гомоо битээ хандараа айгу бодтой тэг хариуцлагатайгаар те хандхан чухал шүү гэсэн байна. Тэр хүндээ одоо юу гэдэг та ч юм уу тэр хүн ч юм уу хэрэг цаанаа өөр хүнтэй байх юм бол энэ харилцаа холбоо сайхан тэ үнэхээр болж бүтэхгүй бол ингээд таслаад ингээд цэвэрхэн болсон үедээ хоёлаа ангиа гэдэг ч юм уу тийм нэг тийм хөнгөн гомоо л хандж болохгүй тийм боддоо тэг хариуцлагатайгаар хандаараа та хэрвээ өөрөө тийм байгаа бол тэ одоо болж бүтэхгүй харилцаа зэгцлээд энэ хүнтэйг болгох талаас ч юм тэр хүн тийм юмтай байгаа бол тэр хүндээ тийм ингээд юмаа ингээ сайхан ингээ зэгцэлчээд тэгрээ гэдэг ч юм уу те. Ямар ч байсан одоо бодтой хариуцлагатайгаар хандах нь чухал шүү гэсэн ийм зөвлөгөө байна. За тэгээд танд одоо сахиус тэнгэрийн мессеж big happy change гэнэ. За баяр хүргэе. Одоо маш томоор одоо сайн өөрчлөгдөнө гэсэн ийм гоё одоо сахиус тэнгэрийн мессеж байна. Одоо таны амьдралд те тийм том өөрчлөлт ирж байгаа шүү. Ерөн сэтгэлээ нэ. Эргэлзэлгүйгээр те хайр аз жаргалт те тийм бэлэн байгаараа. Одоо энэ те таны энэ учирлал те өөрчлөгдөхөд аяа ойрхон биш шүү гэсэн байна. За энэ картыг сайн хараад байгаараа. Гоё карт байна. За тэгчээд танд одоо бас Oracle картны зөвлөгөө болохоор зэрэг тэг ер нь бол та өмнө нь өөрийгөө хангалтгүй гэж бодож исэн ч юм уу эсвэл айдас эргэлзээ эсвэл өөрөө энэ харилцаан дээр одоо саад хийж исэн ямар нэгэн зуршлууд одоо байсан бол тэрийг одоо ардаа орхио тий ингээд ардаа орхиод гүгэж ардаа орхио одоо ер нь одоо сэтгэлээ нээж өөртөө итгэлтэйгээр тэ хандаад одоо энэ хайр сэтгэлийн одоо хувьчлалынхаа хүнтэйгээ те дэвшлэл мөрөндөө шинэ боломжуудыг те зоригтой хүлээж аваараа одоо тойрын харилцаанд одоо саад хийдгээс янз бүрийн тиймэрхүү зүйлүүд айц сэргэлзээ те юу байдгүй тэрийг ол тий ардаа орхих гэж байна. Одоо таны тийм бэлэн байдал итгэлтэй алхмууд бол те шинэ энэ харилцаа шин төвшөнд гарах гэдэг бол тий нэлээх тийм нөлөөлөл шүү гэж ахш байна. За энэ карт ингэж талий. За тэгчээд за тэг хамгийн сүүлийн таны сонголтын картнаас бас танд хэрэгтэй энэ харилцаанд танд хэрэгтэй мессеж авах гэж бодож байна. Хувь тавилангийн хүнтэй уулзсан гэсэн юм хийж байгаа. Тэгээд ер нь бол сонголтын картны мөрөг болохоор зэрэг Мужо кино гэж аахгүй энэ болохоор ямар ч тийм нөхцөлгүй хайр гэдэг ийм карта. Тэг ер нь бол тийм нөхцөл болцолгүй хайрыг тий одоо тий сурах тийм хэрэгцээ байгаа шүү гэж байгаа юм шиг санагдаж байна. Одоо тий хязгааргүй тий нөхцөлгүй хайрыг тий ямар ч нөхцөлд өөрийгөө болно тий тийм бусдыг бол хүлээн зөвшөөрч хайрлах чадвар одоо ер нь амьдралд бол тун чухал байдаг шүү гэсэн байна. Заавал зэмийг энэ хүн намаа ингүүл хайрлах, ингэхгүй л хайрлахгүй гэдэг чинь заавал нэг тийм хайр бол тийм нөхцөл болцолтой байж болохгүй мэн л да. Угаасаа цаанаас ч л ингээд зүрх сэтгэл чинь татагдаал, цаанаасаа л хайрламар санагдал ямар нэгэн те шалтгаангүй ингэх юм бол те тэрийг бол тийм нөхцөл болцолгүй хайр гэдэг. Тэгэхээр цаанаасаа л та ингээд татагдаал, цаанаасаа л ингээд хайрламар санагдал. Тийм одоо та тохиролтой байсан ч гэсэн цаанаасаа л ингээд юу гэдэм те тийм хайрыг сурах, тийм сэтгэлээ хүлээн зөвшөөрөх ёстой шүү гэж байгаа юм шиг санагдаж байна. За ингээд энэ дөрөвдүгээр картыг сонгосон дээр жоохон хэцүү одоо нөхцөл олзолтой. Би өөрөө ч гэсэн тайлхаж жоохон хэцүү байлаа. Ямар ч байсан та өөрөө гарсан картуудыг хараад бас өөрийнхөө одоо юу гэдэг юм зүүн савингоор энэ картуудынхаа зурагнаас бас тий зүүн савингаараа юу авч болно шүү одоо мессеж тий энэ ингэж аам байна гэдэг ч юм уу тий би бас тийм буруу зүрүү тайлбарсан байж магадгүй ямар ч энэ одоо зургны дээр та өөрөө хараад энэ юм учиртай энэ гэсэн та өөрөө нөхцөл байдлыг хамгийн сайн мэдж байгаа учраас тэгж одоо миний хийлээгүй үг ч юм уу
яасан мэдгийг картнуудаас та өөрийнхөө зүүн сонгороо юу авч болно шүү. Одоо мессежтэй. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл. Тийм үнэхээр таалагдсан бол тийм лайк дараарай. Мөн таалагдаад та намайг одоо дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол одоо big happy change гэх нэг гоё ингээд цацарсан юу болохоор зэрэг. Тийм одоо таны энэ харилцаа ингээ гоё утахгүй ингээ гоё энийх гоё ингээд цацраад ингээд ил гараад тийм гэрэл тохиолдохой гэж тэгээс сайнаар тий ил гараад ингээ гоёор ингээд өөрчлөгдөх болтгой гэж тийм зөвгнүүд одоо од юм цацарсан од тий шар од гэж тий одоо тийм юмор дараараа юм гоё ингэж тийм цацарч байгаа тий од. Тэгэх юм бол дөрөвдүгээр картыг сонгосон бүгд намайг дэмжиж байгаа мөн та өөрийнхөө одоо харилцааг сайнаар тийм зөвнж гэнэ гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ нүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд 5 дугаар картыг сонгосон юм энийг эхлэе. За энэ картыг нэгдэцээ дөө. Энэ гоё карт. За баяр хүргэе. Гэрлэлт гэсэн гоё карт. Энэ гоё карт гарсан болохоор би сонголтын карт ингээд нөгөө хаацсан байсан хүмүүс эзэн сонгороос сонгох гэж бодоод. За энэ гоё картыг сонгосон хүн 5 дугаар картыг аггүй нэг юм бэ. Ингэж тавиад. За нэг зээ дом. За эхлээд тарот картаас эхлэе. 5 дугаар картыг те сонгосон хүмүүс. За эхнээс нэмэрхүү картууд гарсан байна. За та үнэхээр одоо хувь тавилангийнхаа хүнтэй учирсан уу гэдгийг юм хийж байгаа. Энд дээр ингээд 3 карт гурлаа бүрээ харсан те. Одоо учирсан байх тэр шинж тэмдэг ч юм уу те. Учрах тэр шинж тэмдгүүдийг хэлье. Та хувь тавилангийн хүнтэй учирсан үед бол юу яах юм бэ? Ингээд айгүй амар амгалан шууд тийм мэдрэх юм бэ тэр хүнтэй одоо танилцаал те. Янгууд ингээд маш одоо амар амгаланг одоо мэдрүүлдэг тэр хүний хайжууд байхад ч юм уу тэр хүн таны хайжууд байхад ч юм уу те ингээд хоёулаа аюугаа ингээд тайвширдаг тийм бибиндээ амар амгаланг айгу мэдрүүлсэн тайвшруулсан ийм харилцаа одоо юу гэдэг тийм зүйл мэдрүүлэх юм байна тэр яг хувь тавилангийн хүнтэйгээ очирсан үедээ те мөн та хоёр одоо хувь тавилангийн хүнтэй уулзрахаараа юу гэдэг шууд нэг гэрт орохгүй биш яг орж олно л доо шууд нэг гэрт орсны дараа ч юм уу ер нь тун удалгүй бол гэрлэх ёслоо бол заавал хийх юм байна. Гэрлэх ёслоо тийм энэ дээр бас гэрлэл гарсан болохоор би тэгж хэлж байгаа. Та хоёр уучраад бол тун удалгүй одоо суухаар болох юм бол ер нь л бол гэрлэхгүйс биш гэрлэх ёслолоо хийдгүү хүмүүс аяг байдаг тий. Тэхгүй ямар ч зүйл гэрлэх ёслоо бол хийх юм байна. Тим шинж тэмдгээр одоо хэлэрнэ гинэ. За тэр хүнтэйгээ заавал одоо гэрлэх ёслол үлдэн эсвэл хамт байхад маш амар тайван. За ийм хоёр югаар талий. За тэгээд энэ карт болохоор зэрэг тий ер нь бол нэг удахгүй гинэ. Одоо танилцаал тий нэг удахгүй одоо гэрлэх суух тий асуудал гарч ирэхтэй. Ер нь ингээл гинтийн өрнөл танилцаал ер нь ингээл айгүй хурдан өрнөл бүр суух мөх төр тулаал тий хөрөм хийх мэх төр тулаал. Тий ер нь бол маш хурдан явагдана энэ өрнөл суугаа бидний танилцаал ингээл 23 жилийн үерхэл тийм бол баг болохгүй байх. Танилцаал нэг худалгүй нэг одоо жилийн дотор ч юм уу тий. Тийм маш хурдан одоо суух тий гэрлэх явдал ингээд өрнөчнөө ийм шинж тэмдэг ажиглагдах юм бол ер нь таны яг жинхэнэ суух хүн гэсэн үг. За тэгээд за энэ карт гарах юм бол тий ер нь бол маш даруухан карт гараад байгаа байхгүй юу. Тэгэхээр аль талыг би сайн мэдэхгүй ямар ч байсан аль нэг тал нь ч юм уу магадгүй хоёулаа ч хүмүүс байж магадгүй эсвэл аль нэг тал нь тий одоо хайрцагтлын харилцаанд аягүй тийм туршлагагүй ерөөсө олон хүнтэй өрхөж мөрөж байгаагүй хүн байж магадгүй байна. Хайрцагтлын харилцаан дээр тий олон хүнтэй өргөсөн тийм туршлага байхгүй гэж л хүү
эсвэл огт хүнтэй ч үргэж байгаагүй ч хүн байж магадгүй. Ямар ч байсан нэг тийм аль нэг тал нь ч юм уу хоёулаач яж магадгүй, аль нэг тал нь ч яж магадгүй. За одоо юу гэдэг эмэгтэй хүн байх юм бол жиж хоёу гэр хэлж одоо хүнтэй ерөөсө харилцаанд орог онгон ч юм уу эрэгтэй юм хамбал зандан гэдэг ч юу зандан гэдэг ч юм уу те. Ямар ч байсан харилцаанд аль нэг тал нь огт ороогүй ч юм уу эсвэл тийм туршлага муутай. Анхны хайртаагаас суух цаач юм шиг аль нэг тал нь те. Ямар ч зэн тийм маш юм даруухан байх болно гэсэн байна. Одоо нэг тал нь аль нэг тал нь тийм эмэгтэй эрэгтэй алийг яг ялгаж хэлэхэд хэцүү. Эмэгтэйгээ хэлчихэр бас яг олон үзэж болохоор тийм. Тэгээд чиглээ өөрөн дээр юу хэлэх вэ гэхэлэр зэрэг. Тэг ер нь бол хайр дурлал дээр аль нэг тал нь тийм туршлагагүй л гэсэн үг тийм. Олон хүнтэй үргэлж байгаагүй тийм хүн байж магадгүй юм байна. Тим шинж тэмдэг одоо илэрхийлмэл байна. За энэ ингээд шинж тэмдгүүд. Тэгчээд одоо юу н учирсан байна уу үгүй ээ нүү гэдгийг энэ гурван картаас харъя. Тэг ер нь бол аль хэдийн учирсан гэсэн энэ картыг харахад тийм мэдрэмж төрж байна. Та хоёр бол аль хэдийн учирсан гэж бодож байна. Тийм та хоёр бол учирсан байх бол магадлал маш өндөр. Тэгээд ер нь одоогоор бол ингээ бие биендээ ингээд хүлэгдсэн мэт хамт байдаг байж магадгүй. Одоо энэ хүнээс өөрхөн байхгүй гэдэг ч юм уу тийм. Энэ хүнийг л тойрол тийм. Бие биендээ ингээд та хоёр ингээд хүлээ тавьсан юм шиг хаач авсан хоёул юм л одоо явж магадгүй ч юм. Ямар ч ингээд бие биендээ хүлэгдсэн мэт одоо хамтаж магадгүй гэсэн ингэж тайлж бодож байна. За тэгээ дараагийн карт харах юм бол ер нь бол та хоёр тийм учирсан байх магадлал өндөр болоод өндөр тэгээ ер нь бол би одоогоор болох зэрэг бие биендээ одоо бүхнээ зориулдаг гэх юм уу те бие биендээ туслаж бие биендээ халамжилдаг ийм харилцааж магадгүй. Нэгнийхээ төлөө одоо нэг нь одоо бүхнээ зориулдаг ч юм уу те тийм туслах халамжилдаг. Нэг нь ингээд өвдөж зовж ивэл ингээд айгуу бие бинээ тийм нөхөө авчдаг гэдэг ч юм уу те. Ямар ч байсан тий одоо бол те халамжлах бие биендээ одоо бүхнээ зориулдаг ийм харилцаа ингээ бүр болцсон байна гэж гарч байна. Ямар ч учирсан бүр хамт суудсан юм шиг тийм. За сууг байх юм бол одоо үнэхээр одоо яг өрнөдөл нь явагдчихвэл тийм ийм харилцаа болно гэсэн үг. Тийм тэгээд ер нь бол тий та хоёр одоо тийм учирсан байх магадлал маш одоо өндөр бөгөөд одоо хайр сэтгэлийн холбоо чинь маш батггүй гинэ. Батггүй болчихсон тий холбоо ингээ бүр зузаан болцсон. Тэгээд ер нь хамтдаа тий одоо зорилгоо төлөө өцтөгдөг ийм харилцаа айл хэдийн болчихсон. Тэгээд ер нь бол тий ингээ харах юм бол айл хэдийн айдаг авдартай хийцэн гэдэг шиг тий айл хэдийн уучраад одоо бүх юм ололцоод ингээ бүх юм би болоод аяа гоё болцсон харилцаач юм шиг. За ямар ч сан одоо учирсан байна. Тэгээд учир шинж тэмдгүүд дээр нь болохоор зэрэг ямар ч сан одоо гэрлэх яслаа бол хийсэн байх учиртай байна. Ер нь бол хийсэн осод гэсэн үг. Тэгээд ийм гараад багч байна. За хийгээгүй мэгт ямар ч сан гэрлэх яслал бол хийсэн гэсэн үг байхгүй юу? Тийм. Заашгүй бол хийх юм байна. Тэгээд айгүй хурдтай тий танилцаал тий баг жилийн дотор ч юм уу тий маш хурдтай одоо гэрлэх явц өрнөлт бол бий болох юм байна. Тэгэд айгүй тийм даруухан харилцаан дээр туршлагагүй байж магадгүй нөгөө тал чинь тий эсвэл таа ч юм уу. Тийм байна. Тий одоо бүр ингээд салж хацгүй хамт байгаа ч юм шиг бие биендээ ингээд хэцүү хитэн бие биендээ ингээд тий нөхөд ингээд туслаа авчдаг. Тий айл хэдэн айдаг авдартай гээд бие биендээ эв хава одоо олцсон гэх юм аашин тий. За ийм харилцаанд тэгээд одоо танд зөвлөгөө гэх юм бол хувь тавилангийн үнэтэйг бол учирсан гэж гарлаа. За тэгээд зөвлөгөө нь болохоор зэрэг тийм танд зөвлөгөө гэх юм бол ер нь бол бусдаа аз жаргалаа тий. Одоо сэтгэлийн баяраа ингээд хаалцдаг байгаарай нэ. Та хоёрын хамт байгаа энэ сайхан юм а тий бусдаа бас тий одоо
үлгэр дуурайл болдог ч юм уу те бусдтай бас энэ өөртөөхөө аз жаргалыг бас өөр хөөхөд тий. Ямар ч бусдтай сэтгэлийн баяраа хуваалцаараа бусдтай айгуу тийм үлгэр дуурайл болсон юм хос байгаараа гэж байгаа юм шиг юм карт. Тий. Гаргаж байна. Тийм за тэгээд зөвлөгөө нь гарсан тий. Тэгчээд сахиусны нэг картер энэ гараад эхлээд ойлгоогүй дараа нь энийг авсан юм гарсан баггүй. Тэгэхээр анлаг л гэж ер нь бол та хоёрын цааштай харилцаа одоо сахиусны мессеж гэх юм бол та хоёрын ер нь цааштай харилцаа за юу гэж хэлмээр юм бэ? Цааштай харилцаа арай өөр замаар явж магадгүй юм шиг. Яг та хоёр одоо бодож байгаа шиг одоо тий арай бодож байгаа шиг тийм бол биш ээ. Арай өөр замаар явна. Тэр нь бол цаашдаа та хоёр одоо илүү одоо хамтын зөвшөлтсөл гэх үү тий хамтын үйл ажиллагаа чинь нэлээд ингээд цаашдаа айгу идэвхчихнэ гэж байна шүү. Тий дандаа харилцан юм тий юм ярилж дандаа гэж байдаг тий. Тийм бүр ингээд одоо ямар байгаа ч мэдгүй ямар ч ингээд тийм та хоёрын харилцаа цаашаад тий яг одоо та хоёрын бодож байгаа шиг биш ээ. Илүү бүр ингээд тий хамтын зөвшөлтсөл хамтын үйл ажиллагаа чи илүү идэвхчихнэ гэж. За ингэж тайлаа гэж бодож байна. Одоо сахиусны нэг карт гарлаа. Тэгээд юун дээр энэ карт болохоор зэрэг амор тий хайр зөвлөгөө юм бол ер нь бол та өөрийгөө ч хайрл бас одоо өөрийнхөө тий энэ хувь зайны хүнээс одоо хязгааргүй хайрлаж анхаарал халамжаа тий үргэлж одоо гаргаж байгаараа тий одоо хүндий тий тийм хүүтэн одоо сэтгэлээс чинь зайлсхийгэрээ одоо тий сэтгэл татам халамжтай харилцааг тий тийм бий болох гэдэг айгу анхаараарай гэсэн байна. За тэгээд тэгчээд ингээд өндөрлөг төхөөд сонголтын картаас танд мессеж авъя. Энэ нөө гэрлэл гэсэн юм гоё карта. Тэгэхээр зэрэг тийм гэрлэлт нь бол тий мэдээж одоо хамтын хайр итгэлцлэл ойлголцлоос бол тийм тогтдог. Тэгэхээр зэрэг одоо та өөрийгөө болон тий хосоо хайрлаж тий илүү нээлттэй харилцаатай тий байгаараа гэх юм бол тий илүү их амжилттай та хоёрын гэрлэлт бол тий амжилттай явагдах болно шүү гэсэн. Иймэрхүү зөвлөгөө өгч юм шиг санагдаж байна тийм гэрлэлт. Энэ айл хэдийн гэрэлцсэн ч юм шиг хүмүүс санагдаад байна юм. За тийм бол тий комментэн дээр тийм бичээрэй. Муу одоо танилцаад ер нь гэрлэх шатлууга орцсон тий маш хурдтай өрнөлтөй явж байгаа ч юм шиг. Тийм хүмүүс ч гэж магадгүй байна. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзээд одоо таалагдсан бол лайк тараа бит юм артаа. Таалагдаад намайг одоо дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол тийм гоё одоо зүрх дараараа ямар ч өнгөтэйж олон зүрх тэгээд скол амор гэж чичээрээ. Энд чинь испанаар бах тий амор гэд бичээрээ. Тэгэх юм бол одоо 5 дугаар картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа өөрийнхөө одоо харилцааг сайнаар тэг зөнгөж гэсэн үг шүү. За амор гэж бичээрээ. Амор ч юм уу скол зүрхтэй. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн одоо сонирхсан одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай.